Та бүхний амрыг ирээ цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалган шийдвэрлсэн онцлог хэргийн шийдвэрлэлт тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг хүргье. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 46736 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 360 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хүний амь насыг хохироосон 4, бусдын биед халдаж хохирол учруулсан 133, хүний бэлгийн эрхчлөө халдашгүй байдлын эсрэг 8, өмчлөх эрхийн эсрэг 104, олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 6, хүрээлэн байгаа орчны эсрэг 1, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 95, бусад төрөлд хамаарах 9 хэрэг байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг онцолж байна. Иргэн эмэн бусадтай бүлэглэн ховор ургамлын жагсаалтад орсон, хуш модны самрыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэн тээвэрлэж 144 сая 888,500 төгрөгийн эколог эдийн засгийн хохирол учруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүллээ. Дээрх үйлдэл түүнээс үүдэн гарах хор хохирлоос хамаарч нийгэмд аюултай гэм буруутай үйлдэлд эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулдаг бол хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хууль заасны дагуу шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэдэг. Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 72829 гомдол мэдээлэл бүртгэгдэж 72648 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх зөрчлийг шийдвэрлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийг хэргийн ангиллаар нь авч үзвэл олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах 2824, танхаарах 172, хүний биед халдах 347, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зөрчих 181, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 67626, бусад 1679 зөрчил байна. Дээрх 72648 зөрчлийг шийдвэрлэлийн төрлөөр нь авч үзвэл шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 207, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож давтсан зөрчил гаргасан үндслээр баривчилж эрх хассан 78, замын хөдөлгөөний дүрм зөрчсөн 497 иргэнийг торгож эрх хасах шийтгэл оногдуулсан бол 71866 иргэнд торгох шийтгэл оногдолжээ. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 78 иргэнд 23 сая 400 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлүүлсэн 181 иргэнийг шүүхээр 7-оос 30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж шийдвэрлүүлжээ. Иргэд та бүхнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалган шийдвэрлсэн гэмт хэрэг зөрчлийн тоо мэдээллийг хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд нь амжилт хүсье.